2013 онд Монгол онкны ерөнхийлөгч барилга хотоогоолтын сайдын хамтарсан тушаал батлагдаж, барилгын салбарыг дэмжих улмаар орон сууцны үнийг докторжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд барилга хотоогоолтын яамтай хамтран цемент, ган, тув нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй үн докторжуулах гэрээг байгуулан гэрээний үргийн биелэлтэнд хяналт тавин ажиллаж иржээ. Тодорхойлбол 58 компани цемент арматурын үнийг докторжуулах гэрээ байгуулан арилжааны банкар дамжуулан 131.6 тэрбум төгрөгийн зээлийг 7% хүүтэй авчээ. Тэдгээрээс 10 компани дангаараа 43.3 тэрбум төгрөгийн зээл авсан ч гэрээнийхээ үргийг биелүүлээгүй хувьдаа ашиглажээ. Барилга хот байгуулалтын дэд сайд нь ийм зүйл байхгүй. Эдгээр компаниуд бол зөрчил гаргав. Цорын ганц зөрчил нь баримт материалаа хугацаа тайлангаа хугацаа хоцорч ирүүлсэн гэдэг зүйл хэлж байгаа. Гэтэл газар дээр нь шалгаад хамтраад үүнийг нотолцсон багт ийм зүйл ярьж байгаа бол бид бол тодорхой энэ төрлийн албан агчдын зөрчлийг нуун дарагцуулж байна, хаацаалж байна, хамгаалж байна гэсэн ийм хардлага байгаа. Хэрвээ энэ гэрээг зөрчсөн энэ хариуцлагыг тооцох эрх бүхий субъект нь барилга хот байгуулалтын яам байгаа. Манайхаас хяналт тавиад зөрчлийг илрүүлээд хариуцлагаа тооц гэдэг асуултыг тавьсан баг. Хэрвээ энэ байдлаар хамгаалаад хаацаалаад байх юм бол хаацаалж хамгаалж байгаа хүмүүсийг бид хуулийн хяналтын байгууллага шилжүүлнэ гэсэн бодолтой байгаа. Зээлийг зориултын бусаар зарцуулсан нэр бүхий 10 компани зээлийг зах зээлийн хүүгээр төлөвлөх, сангийн яамны тендерийн хар жагсаалтанд нэрсийг нь бүртгүүлэх асуудлыг барилга хот байгуулалтын яамд хүргүүлээд байгаа юм байна. Банкны жилийн зээлийн хүү одоогийн байдлаар 18-аас 19% таагаа бол эдгээр компаниуд 7% хүүтэй зээл авсан юм а. Үйлдвэрлэгчээс арматур цементийг авах ёстой байтал нийлүүлэгчээс авсан. За хоёрдугаарт үйлдвэрлэгчээс аваад үүнийгээ барилгын компаниуд хэрэглэгчдэд нийлүүлж улмаар үнийг докторжуулах үүрэгтэй байсан боловч үүнийг нь өөрийнхөө компанид, өөрийнхөө охин компанид зөвхөн өөрийнхөө барилга дээр зарцуулсан. Тэгэхээр энэ дээр бол нэрийг нь хэлж болно. Энэ 10 компани бол Mons Construction, Montol, Burd Construction, Очирны Most International, Ordgeo, Төмөр Trust, Таван богд, QSC, Puma зэрэг компаниуд байгаа. Энийг яаж тогтоосон гэх юм бол галийн баримтаар гайлаас авсан баримт лавлгаагаар эдгээр байгууллагууд дээр очиж санхүүгийн баримтууд дээр нэгтэлж үтсэн. Газар дээр нь очиж зураг авалт хийсэн. Барилга хот байгуулалтын яамны дэд сайд байгальмаа энэхүү мэдээлэл гарсны дараа ташаа мэдээлэл хэмээн олон нийтэд байр суурь илэрхийлсэн. Үн докторжуулах хөтөлбөрийн мөнгийг зовсон компаниудыг хаацалсан мэдээлэл байхгүй, бид хуулийн дагуу ажилласан гэдгээ тэд хэлж байсан юм а. Гэвч түүнийг энэхүү шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хуулийн байгууллагад өгч байна.